MS телевиз цуврал лекцийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар эдийн засагч хаш чулууны төр аж ахуйн үйл ажиллагааг хязгаартаагаар эрхлэх сэдвт лекцийг сонирхуулъя. Мөн дээрх сэдвийн хүрээнд эдийн засагчдын боловсруулсан хуулийн төслийн талаарх мэдээллийг хүргэж байна. Бизнес дахь төрийн оролцоог хязгаарлах, төр иргэдэд үйлчлэх ёстой үндсэн үүргээсээ хальж аж ахуйн үйл ажиллагааг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр эрхэлснээр эдийн засагт хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг вэ? Төр чухам хаана байх ёстой, хаана байх ёсгүй вэ? Төрийн өмчит байгууллагууд ямар нэгэн үйл ажиллагаа төсөл боловсруулахдаа асар их мөнгийг төсвөлдөх хэрнээ яагаад үр дүн харагддаггүй вэ? Энэ байдлаас хэрхэн гарах вэ гэдэг нь иргэдийн анхаарал татсан сэдэв байдаг. Тэгвэл төр аж ахуйн үйл ажиллагааг хэрхэн хязгаартаагаар эрхэлвэл зохих вэ? Төр аливаа бараа үйлчлэхийг хувийн хвшлэр үйлдвэрлэхийн оронд өөрөө одоо үйлдвэрлэж байгаа юм бэ гэдэг энэ зарчмын нэг асуудал байгаа юм. Ерөөсөө яагаад төрийн үйлдвэр байх хэрэгтэй? Тэгээд бид нар бол яг социализмын үед бол ингээд аж төрсөн хүмүүс учраас бол улсын үйлдвэр байх нь бол мэдээж юм шиг болгодог. Гэтэл бол зах зээлийн эдийн засагт бол төр бол одоо зохицуулагч хийх хэрэгтэй. Өөрөө бараа таваар үйлдвэрлэл нүүрсөө бол одоо халаалтаа хийгээд ингээд сонин тийм байдлаар бол одоо гарч юм шиг санагддаг. Хувийн хвшлийн одоо үйлдвэрлэх чадах юм нь бол төр одоо өөрөө үйлдвэрлэх юм бол тэр нь бол их тохиолдол бол одоо төрийн өмчийн байгууллагын хувьд бол одоо хувийн хвшлээс бол илүү үр ашиг муутай, илүү их зардалтай байдаг нь бас тогтоодсон байдаг. Энэ бол зөвхөн одоо нэг удаагийн судалгаа биш, нийт одоо олон улсууд бол хийсэн судалгааны дүнд ийм гардаг. За тэгэхээр бол хэдхэн цөөхөн нөхцөлд бол төрийн компаниуд байж болно гэж үздэг. За нийтлэг бол нэг 3 зүйлийг бол хэлж болох юм. За нэгдүгüүрт нь бол эдийн засгийн одоо тийм гажуудал үүсээд тэгээд аливаа нэг үйл ажиллагааг бол хувийн хвшлийн компаниуд бол ашгаа бодож байгаа учраас бол хийхэд бол хэцүү. Ямар нэгэн байдлаар одоо хүндрэлтэй. Тэгс мөрдлөө нийгмийн зүгээс харахад бол аюу их тийм хэрэгцээ байдаг. За ийм үед бол нэгэн тал одоо хувийн компаниуд орж болмооргүй, орж чадахгүй, орж хүсэхгүй байгаа ийм салбар байгаа юм бол тэрэнд бол улс бол тодорхой одоо хугацаанд улсын өмчийн компани байгуулад үйл ажиллагаа явуулах нь бол ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгддөг. За ийм үед бол нэгэн тал одоо хувийн компаниуд бол тэрийг үйл ажиллагааг явуулж чадахгүй эсвэл явуулах юм бол аюу өндөр үнэтэй ийм үйлчлэгээ гараад байгаа учраас бол магадгүй ингээд татаасыг бол өгч болох юм тодорхой хугацаанд дэмжиж. Гэхдээ бол ер нь бол татаасыг өгөхдөө бол татаасын цаад утга нь бол одоо энэ нэг одоо төрийн компанич бай, одоо төрийн үүргийг гүйцэтгэж байгаа хувийн компанич бай. Энэ татаас өгч байгаа юм бол энэ татаасыг хэн төлөөд байгаа юм бэ гэвэл бусад салбарын татвар төлөгч нар бол санхүүжилж байгаа юм. Ийм учраас бол ер нь татаасыг бол заавал төрийн өмчийн компанид өгөх ер нь ёстой юу буюу хувийн хвшилт олох замаар илүү үр дүнд бас хүрэх болцоо байхгүй мó гэдгийг бол судлах хэрэгтэй байдаг. За хоёр дахь нөхцөлд бол одоо энэ түүхэн одоо анх төрийн өмчийн компаниуд зах зээлд үүссэн түүхэн нь бол ерөөсөө гол нь бол энэ дэд бүтцтэй их холбоотой гэж үздэг юм. 19-р зуунаас 20-р зуунд бол анхны одоо энэ төмөр замууд үүсчихсэн, том одоо машины одоо замууд үүсчихсэн, өндөр хурдны замууд, онгоцны буудал гэх мэт тухайн үед бол бас л одоо өндөр хөгжилтэй орнууд бол компаниуд бол одоо тийм том дэд бүтцийг бол байгуулахад хэцүү байсан. Тийм учраас бол тэрийг бол одоо төр засгаас тухайн үед одоо өндөр хөгжилтэй орнууд бол анхаарч усаас хийдэг тийм тохиолдол бол маш их байсан. Жишээлбэл та нар Германы 19-р зууны аж үйлдвэрчлэлтийн түүх одоо Английн аж үйлдвэрчлэлийн түүхийг харах юм бол төрийн оролцоо бол аюул өндөр байсан гэдэг нь тэр үед харагддаг. За дэлхийн 2-р дайны дараа бол энэ нийгмийн сайн сайхан байдлыг бол одоо дэлхийд даяар хөгжүүлээ, ажлын байрыг нэмэгдүүлээ. Ер нь бол өмнөх одоо 20-30-аад онд болсон шиг дэлхийн том хямралыг одоо гарахгүй үүднээс бол бид нар бол эдийн засгийн зүгээс бол Кейнси гэд нэрлэдэг. Кейнсийн бодлогыг хэрэгжүүлэх талаар бол ийм том шин тогтолцоо бол үүссэн. Тухайлбал Америкт бол та нар мэдж байгаа 30-40 онуудад бол асар их сайн чанартай одоо ч хүртэл маш сайн одоо ашиглагддаг тийм өндөр хурдны замуудыг бол байгуулж ирсэн түүхтэй. Тэрэнд нь бол байгуулахын тулд ийм компаниудыг бол байгуулж ирсэн ийм тохиолдол гарсан. За дараа нь бол ихэнх нь тийм маргаантай нэг зүйл гэвэл ийм байгалийн нөөцийн ашиглалт, зохицуулалт, олборлолт, түгээлт, хайгуулын ажлыг бол тодорхой нөхцөлд бол улсын компани хийж болох юм байна гэсэн тийм практик бол гарч ирсэн. За энэ бол ялангуяа Англи, Голландын үед бол одоо хойд далай гэж ярьдаг. Тэнд бол газрын тус байгалийн их хэмжээг илэрсэн нөхцөлд бол хувийнхнаар хийлгэх үү, улсаар хийлгэх үү гэдэг одоо үзэж байгаад ямар ч сан улсын компани байгуулъя гэдэг Англи, Голландын түүх байдаг. Норвег бол улсын компани байгуулад газрын тусны олборлолтоо хийсэн. Одоо бүх мөнгөний бол мөн улсын сан бол баримталдаг.
За Япон зэрэг улсууд бол ийм туршлага бол бий. За өнөөгийн хятад бол тэр чигээр одоо хятадын хамгийн том 150 компаниудын дийлэнх нь бол улсын компаниуд байдаг. Тэгэхээр бид нар бол яг хятадын эдийн засгийг бол аюул чөлөөтэй зах зээл гэж ойлгодог боловч үнэн хэрэг дээр бол дийлэнх одоо хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны улсын аюул том компаниуд бол хийж байгаа. Жишээлбэл Монголоос нүүрс авч байгаа гол компаниуд бол дандаа хятадын төрийн компани байдаг. За Орос холбоот улс бол зах зээлд анх шилжихдээ бол харьцангуй чөлөөтэй шилжих тал руугаа явсан боловч явандаа бол ерөөсөө бүх одоо газрын тос байгалийн хий ийм юмудаа бол дандаа аюул том улсын монополиудын гарт төлөөлүүлсэн. Нэг нь Газпром байна, Роснефть байна гэх мэт. Тэгээ хувийн компаниудыг бол бүгдийг ерөнхийдөө эсвэл хөөж гаргасан. Одоо BHP биш одоо British Petroleum BP гэдэг BP-г бол хөөж гаргасан. За манайд нөгөө газрын тос нийлүүлэх гээд манайхаар одоо хоолой барих гээд бэлдэж исэн Yukos гэдэг хувийн компани бол эзний шоронд хийгээд компани нь бол улс одоо хурааж аваад өөрийн болгоцсон байгаа. Ер нь бол ямар ч гэсэн энэ байгалийн нөөцийн салбарт бол Орос бол одоо хувийн бие даасан компаниудыг бол бүгдийн тоглоомноос юм бол гаргаж үлдээгээд бусд нь бол дандаа одоо нэг мэдлийн гарт үлдсэн ийм түүхтэй. Тэгээ энийг бол яг одоо ялангуяа яг Англи, Голланд, Норвег бол харьцангуй засаглал сайтай улсууд гэж үздэг учраас бол энэ бол үйл ажиллагаа нь бол харьцангуй зах зээлийн одоо жамаар явдаг. Гэтэл бол ялангуяа тэгээд энэ Орос холбоот улсын хувьд бол энэ төрийн өмчийн аюул том мэдлийн компаниуд бол маш их хэмжээний одоо үр ашиггүй байдлын хахуулын ийм юу болж хуурсан гэж үздэг. Ер нь бол улс төрийн бүр зэвсэг болсон гэж дуустдаг. Бизнест хамгийн амжилтгүй яваа өрсөлдөх чадваргүй хэсгэл төрийн оролцоог нэхэмжилдэг. Либертар илэрхийлэл. Улс болгоны хувьд бол энэ стратегийн ач холбогдол гэдэг нь бол янз янзаар ойлгодог л да. Тухайлбал Япон улс бол ямар нэгэн байгалийн баялаг бол байхгүй. Гэсэн мөртлөө аюул том аж үйлдвэрийн салбартай учраас бол тэрэндээ одоо зориулж тийм улсын газрын тос байгалийн хий төмөрлөгийн ингээд металлын компани байгуулад Jogme гэдэг тэр нь бол голдуу Японы одоо хөрөнгө оруулагч Японы татвар төлөгчдийн мөнгөөр бол хайвал хийдэг нэг ийм үүрэгтэй. За эндээс бол онцлог нь юу харагдж байна гэвэл жишээлбэл Jogme-гийн хувьд бол тухайн салбарын хувийн хвшлийн компаниуд бол тусалцаа үзүүлэх зорилготой ийм одоо байгууллага. Тэгэхээр манайд бол жишээлбэл та нар одоо хэлж болно Эрдэнэс хэмжээл гэж байна шүү дээ. Тэгэхээр Эрдэнэс хэмжээл бол манайд бол төрийн компаниудад дэмжлэг үзүүлэх тийм юм бол нэг хийдгүү. Бараг тэднэртэйгээ эсрэг эргээд өрсөлдөх тал руугаа байдаг. Тэгэхээр ялгаа нь бол тийм гарчиж байгаа. За энийг бол тэгэхээр үндэсний эсвэл улсын ямар нэгэн стратегийн ач холбогдолтой одоо ийм сонирхлыг одоо хамгаалах зорилгоор байгуулж болно гэсэн юм туршлага бол байдаг. Бүс нутгийн хөгжлийн асуудал байгаа. За бүс нутгийн хөгжил бол ямар ч улсад бол тэр зөвхөн Монгол биш одоо алсгсан газар нутаг гэж би одоо хөгжлөхгүй газар гэж би одоо байгалийн баялаггүй томоохон үйлдвэр байхгүй ажилгүйдэл өндөртэй ийм газрууд бий. Тэгэхээр эднэрийг бол ингээд хөгжүүлэх гэхээр бол хувийн компаниуд орох бол одоо боломж их муутай байдаг, сонирхол багтай байдаг. Ийм зүгээс бол жишээлбэл одоо нэг юм компани улсын компани байгуулаад тэр нь бол цэвэр одоо ашигын гэхээс илүү тухайн бүс нутгийг хөгжүүлэх үүднээс бол орон нутгад одоо хөрөнгө оруулалт хийгээд янз бүрийн байдлаар одоо тэнд ажлын байруудыг үүсгээд ингэж явж болно. Яг нь үр ашиг талаас бол төдийлөн өндөр биш боловч бүс нутгийг хөгжүүлэх үүргээ бол гүйцэтгэдэг. За энд бол Японд бол жишээл энэ Окинава болон одоо энэ Хоккайдо арлын одоо бүс нутгийн хөгжлийн корпорац гэж одоо тухайд байсан. Одоо бол энэ жоохон өөрчлөгдсөн байгаа. Тэгээд энэ бол яг л одоо зорилго нь бүс нутгийг хөгжүүлэх ийм одоо зорилготой байсан учраас тэрийг биелүүлж авсан. Бараа үйлчилгээний асуудал төр хөндлөнгөөс оролцоод эхлэхээр нэг бол дутагдал, эс бөгөөс илүүд л гарч эхэлдэг. Жохон нор бариг, даяаршил буй капитализмыг хамгаалах байв. Заримдаа эдийн засаг бол уналтанд ордог. Маш хүчтэй уналтанд орж исэн түүхвээ одоо энэ 30-аад онуудад мөн одоо сүүлд бол 2008 оны одоо үйл хөдлөлтийн дэлхийн хямрал гэж одоо жишээ байна, тод байна. 98 оны одоо Азийн хямрал байна. Тийм үед бол уналтаас хамгаалах урьдчилан сэргийлэх заримдаа одоо ингээд үндсэн байгаа салбарыг босгох үүднээс бол төрийн одоо компаниг бол байгуулж болно. Тэр нь бол голдуу одоо төрийн өмчт байлгадаг нь бол одоо алдагдлын тодорхой хэмжээр одоо татвар төлөгчд бол төлж ийн гэсэн үг. Эрсдлийг бууруулж ийн гэсэн ийм л үг л дээ. Хувийн компани бол мэдээж одоо аль нэг одоо хамаг ашгаа байхгүй болгож иж аль нэг салбарыг өөрөө босгож ирнэ гэвэл тийм ойлголт байхгүй, тийм ч үүрэгтэй байгууллага биш.
сүүлийн үед бол технологи их хөгжөөд энэ инновац шинжлэх ухааны салбарт дах судалгаа бол айгүй их дэлхийн хэмжээгээр бол одоо эрчимж байна. Тэгээд ийм салбарын одоо үйл ажиллагаа судалгаа бол айгүй их хөрөнгө шаарддаг. Мундаг боловсон хүчин байхыг шаарддаг. Байнгын дээр судалгаан дээр мөнгө хаяхыг шаарддаг. Энэ бол төдийлөн одоо заримдаа хувийн компаниуд бүр мундаг одоо өндөр хөгжилтэй улсын хувийн компаниуд бол дийлэх аргагүй тийм байдаг. Гэтэл хэрвээ тэр инновацийн одоо өрсөлдөөнд бол хожигдох юм бол тэгвэл бол одоо технологийн хувьд бол байнгын хоцрогдолтой болж өрсөлдөгчөөс одоо хол хоцрох юм аюул бол үүсдэг. Тэгэхээр ялангуяа өндөр хөгжилтэй орнууд жишээлбэл энэ дэр бол асар их одоо анхаарал тавьдаг. Европын холбоо бол олон жил Боингийн ноёрхолд бол одоо дийлэгдэжсэн. Тэгээд Боингийн ноёрхлоос гарахын тулд одоо Англи, Франц, Герман ингээд 3 шилдэг улсын одоо тухайн үед онгоц үйлдвэрлэдэг байсан компаниудыг бол нийлүүлж аэробусыг байгуулж одоо бол аэробус бол их хэмжээний бол одоо тухайн үед бол татаас бол авч ирсэн. Одоо бол зах зээл дээр бол ер нь Боингтай бол нэг эн тэнцүү үздэг болсон ийм одоо байдал гарсан байна. За энэ бол цэвэр одоо технологийн дэвшлийн гэж хэлж болно. За манайхаар одоо сайн мэддэг жишээлийн Солонгосын компаниуд байна, Америкийн компаниуд, Японы компаниуд бол бүгдээрээ шаардлагатай үедээ бол нийлээд ингээд том консорциумуудыг үүсгдэг. Заримдаа бол тэр нь бол төрийн өмчийг бол өмч бас ордог. Төрийн үйл ажиллагааг цааш өргөдгөх юм бол хувийн өмчийг устгах тул тийхүү өргөдөхийг либерализм эсэргүүцдэг. Людвиг фон Мизес либерализм номноос төрийн өмчийн компаниуд ингээд үүсгэлээ гэж бодъё. Гэтэл бол энэ дэлхийд даяар ялангуяа өндөр хөгжилтэй орнууд тэр дотор бүр хөгжиж байгаа орнуудад бүр тэр чигээр бол айгүй том засаглалын асуудал бол үүсч эхэлсэн. Одоо энэ бол шинэ юм зүйл биш. Энэ бол бүр 60-70-аад онуудад бол дэлхийд даяар бол ийм асуудал үүссэн. Нэгдүгээр тийм төрийн үйлдвэрийнх нь одоо эзэн юм өмчлөгч нь бол эцэс нэг яам юм агентлаг байдаг. За тэгэхээр тэр бол үйлдвэрийн ашигтай юм алдагдaltaй нь бол шууд холбоогүй. Өөрөөр хэлэх юм бол ер нь бол тэр үйлдвэр лампуурч ирсэн ч гэсэн ашигтай байжсэн ч гэсэн уунчж байсан гэсэн тэр салбарын одоо төрийн байгууллагт бол төдийлөн бас холбоо хамаарлал байдгүй. Ер нь бол баг одоо хамаагүй байдаг гэж хэлж болно. Ер нь подлиг үүд энгийн үгээр бол. Тэгэхээр бол энийг яаж холбох вэ гэдэг нь асуудал байна. Тухайн салбарын одоо улсын компани сайн ажиллаж байгаа нь бол одоо хинтээ хариуцлагын яах ёстой. Эсрэгээр нурж байвал хинтээ хариуцлагын яах ёстой. Татвар төлөгчд бол мэдээж мөнгөний аваад тэр компани руу одоо урсуулж байна, цутгаж байна. Их хэмжээний мөнгө одоо орлоо, алга боллоо, шорооллоо. Тэгээд дараа нь энэ чихийн хариуцсан. Ийм асуудал нэг байдаг. Энэ бол өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн гарч ирсэн асуудал. За хоёр дахь нь бол ер нь бол хувийн хөгжлийн компаниуд хөрөнгө босгохдоо бол хөрөнгийн биржээр дамжуулдаг. Үүнээс бол их нээлттэй байдаг, тайлгнадаг. За энийг бол одоо компанийн засаглал гэж ярьдаг. Хөрөнгө оруулагч нарын хувьд бол байнгын хурлаа хийдэг. Одоо хараад бус гишүүдийг авчирдаг. Гэтэл бол төрийн өмчт компаниуд бол ерөөсөө тийм юм хийдэг учраас бол эцэст бол хаанхуйд нэгээс нууцлаг хин ч одоо үйл ажиллагааг сайн мэдэхгүй дотор нь юу болж байгааг нь бол тэр бол гаргахгүй тэр тайланг нь бол та нар одоо хайгаад бол олохгүй. Тэгээд ямар одоо үндсэн дээр ямар шийдвэр гаргасан гэдэг нь бол хинч тийм тайлбарыг бол хинч одоо хийхгүй. Хэвлэл мэдээлэлээс хүртэл одоо ерөнхийдөө бол бүрэн хамгаалалттай байдаг. Жишээлбэл та нар бол төрийн одоо Монголд бол төрийн өмчийн нэлээд олон компани байдаг. Тэдний бол мэдээллийг бүрэн авч чадахгүй бол тийм биш. Дараа салбарын сайд нь бол зарим тохиолдолд би нэг мэдэж байна. Төрийн өмчийн үйлдвэрийнх нь даргын нь бол дуудаад нөгөөд нь эрдгүү тохиолдол бол манайд бол зөндөө байдаг. Тэгэхээр бол тэр одоо ерөнхийдөө бол хэн захирч байгаа юм бэлэр хинч захираагүй л гэж хэлж байна. Төр авдаг, тараадаг хоёр гартай. Хоёр дахь нь нэгтгэхдээ захирагдана. Өөрөөр хэлбэл төр авч болно. Гэхдээ тараах албагүй. Бастиа, эдийн засгийн софизмууд номноос. Олон улсын хүрээнд бол энэ засаглалыг шийдсэн бол хамгийн одоо гол аргууд байдаг. За нэгдүгürt нь бол яг төр бол өмчлөгч байж болно. Гэхдээ бол энэ байгууллагын ер нь бол бие даасан шууд төрийн удирдлагын тулд бол ажиллаж болохгүй. Бие даасан одоо ийм байдалтай шийдвэрээ өөрөө гаргадаг, тэрийг өөрөө хариуцдаг. Өөрийн салбарын сайд нь хариуцах биш. Компани нь өөрөө бие дааж ажиллаад, компани одоо менежмент нь бол мөн одоо компани менежментийг томилсон, түүц нь бол одоо энийг бол хариуцна. Тэгэхээр хариуцлал нь бол эзэн тодорхой гэсэн үг. За хоёрдугаарт бол төрийн өмчийн одоо захирлуудын зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлүүд нь бол ихвчлэн бие даасан байдалтай байдаг. Энд бол одоо баахан төрийн төлөөлөл гэдэг одоо тэр асуудалд энэ салбарт огт хамаагүй нэг баахан хүмүүсийг цуглуулах нь биш.
яг тухайн салбараа сайн мэддэг мэргэжлийн туршлагатай нэр хүндтэй ийм хүмүүсээс бол түүцэнд бүрдүүлдэг. За түүцэнд бүрдүүлээд бол зүгээр нэг тийм одоо юу гэдгийг хүүхэлтэй маягаар бол ингээд үдгдсэн болвол цалингаа одоо түүх биш. Тэрний орд үнэхээр одоо тэр менежментийг бол сайн менежментийг томилох, сонгох, тэр менежментээс хариуцлага одоо авах, тэгээ шаардлагатай бол тэрийг солих ийм арга хэмжээг бол яг хувийн компанид адилхан байна гэсэн үг. Жишээлбэл энэ төрийн өмчийн үйлдвэрүүд бол нийтлэг тийм шалгуур ус жишээл тавьж болно. Яг хувийн компанид ижилхэн алдагдaltaгүй ажиллах ёстой гэдэг. Тэгээ энэ бол одоо Шинэ Зеландд бол 86 онд бол төрийн өмчийн үйлдвэрийн хууль гэж гарсан байдаг. Тэн дээр бол яг л одоо гол зорилго нь бол амжилттай ажиллах ёстой. Ерөөсөө алдагдaltaй бол байж болохгүй гэсэн үг. Төрийн зүгээс бол тэр хяналтыг сайжруулахдаа өмчлөгчийн одоо эрхийг хэрэгжүүлэх юм боломжийн жоохон хязгаарладаг. Бүр парламентаар бол заавал одоо дэмжлэг авчиж шийдвэр гаргадаг тохиолдол би тухайлбал Шинэ Зеланд бол яг ийм байна. Төрийн өмчийн үйлдвэрүүдийг бол ямар хандлагатай болж байгаа гэхээр бол 70-аад оноос эхлээд бол энэ засгийн газруудын өрн бол аягүй нэмэгдээд санхүүгийн сахлах батыг бол сайжруулах шаардлагатай болсон. Энийн дотор бол төрийн өмчийн үйлдвэрүүд алдагдал бол ер нь бол их хэмжээгээр бол нэмэгдсэн асуудал байдаг. Ийм шээс бол энэ үр өгөөж муутай зар ихтэй гэж үзэж ихтэй олон төрийн өмчийн үйлдвэрүүдийг татан буулгах, зэгцлэх ийм үйл ажиллагаа дэлхийд даяар явагдсан. Энийг бол манайхан бол Тэтчерээр бол их сайн мэддэг баг. Гэхдээ бол зөвхөн Тэтчер биш, Америкийн нэгдсэн улс бусад газар гэсэн ийм үйл ажиллагаа Японд бол одоо өргөн хүрээнд бол явагдсан. За энэс бол ингээд судалгаа хийгээд үзэхэд бол ихэвчлэн жишээлбэл одоо ховшлогдсон ч юм уу, хувьд одоо менежментийн шилжүүлсэн олон компаниудын одоо менежментийн үр дүн бол шууд одоо сайжирч нийгмийн сайхан байдалд бол яриг тийм нөлөө гарсан гэсэн судалгаа байдаг. За нөгөө талаас бол технологийн шинжилгээ айгүй хурдан болсон учраас энэ хуучин төрийн мэдлэлд одоо байсан монополиудыг ер нь задлаад бие даалгасан хамаагүй дээр гэсэн ийм ойлголт гарсан. Тэгээ энэний дагуу бол тийм одоо хүнд сурталтай ийм төрийн монополиудыг бол хэд хэдэн жижиг компанид бол салгаад тэрийн хувьцааг зараад хооронд нь өрсөлдөөнийг бий болгоод тэр бол айгүй одоо сайн үр дүнийг авчирсан гэж үздэг. Тухайлбал энд бол British Telecom байж байна, Германы Deutsche Telekom байна, гэх мэт одоо Deutsche Post гэдэг олон компани байна. Японд бол энэ улсын төмөр замуудыг тэгсэн. За дээрэс нь бол санхүүгийн зах зээлд энэ нэгэнд хариуцлагын компани дээр нь өөр дээр нь болгож байгаа учраас бол мөнгө босгох ийм эрхэн ч гэсэн өөрт нь болох ёстой гэдэг тэр утгаар бол илүү бие даах боломж нь гарсан. Тэгэхээр бол дэлхийн практикт бол энэ төрийн өмчийн үйлдвэрүүдийн эдийн засгийн эзлэх хувь бол ер нь ингээд хөгжиж байгаа дундаж орлоготой. Тэгээд өндөр хөгжилтэй орнуудаар авч үзэхэд бол ерөнхийдөө бол них өндөр бол биш. Жишээлбэл одоо хөгжиж байгаа орнуудын хувьд гэвэл за одоо ер нь бол хөрөнгө оруулалт дотоод нийт бүтээгдэхүүн эзлэх хувь нь бол за 28-аас 14% байдаг. Манайх бол одоо энэ дундаж орлоготой орны тоонд ордог юм. Тэр орнуудын хувьд бол ерөөсөн нэг 13 орчим одоо хувийг байх жишээтэй ийм байгаа. Тэгэхээр бол 17% одоо хөрөнгө оруулалт дээр бол тэрнээс арай бага. Тэгээд тийм байдлаар ингээд аваад үзэхээр бол манайх бол ингээд яг дараа нь бол бид нэр одоо Монголын тоонуудыг бол харна. Энэ үзүүлэлт дээр бол одоо яг дундаж орлоготой орнууд битгий хэлнэ. Хөгжиж байгаа орнууд одоо манайхаас бүр бага орлоготой хүмүүсээс бол хамаагүй илүү юм улсын төрийн өмчийн оролцоотой болж болох хандлагатай болж байгаа. Төр бол хамгийн муу менежер. Репортер илэрхийлэл. Яг одоогийн байдлаар бол Монгол улсад бол хувийн хвшил бол ямар одоо бий болж өссөн бэ гэвэл ер нь бол Монголын дотоод нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг бол үйлдвэрлэж татварын орлогын дийлэнхийг бий болгож хөрөнгө оруулалтын 84% бол бүрдүүлж байгаа. Өнөөдөр бол хувийн хвшил Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын 100%, боловсруулах үйлдвэрийн 91%, барилгын 95%, тээврийн одоо 68%, мэдээлэл технологийн салбарын 95%, санхүүгийн салбарын 98%, худалдааны 100% ингээд бий болгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр ишээ 300 мянган ажлын байр бий болгож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Энэ утгаараа бол ерөөсөө Монгол улсыг бол нэгдүгээр тэжээж байгаа, хөрөнгө оруулалтыг хийж байгаа, ажилтай болгож байгаа талаас бол гол хувь нэмрийг орж байгаа. Энийг бол ер нь бол манай одоо гол зах зээлийн шилжилтийн бас үр дүн гэж хэлж байна. Өнөөдөр бол одоо Монголын хувийн хвшил бол томоохон боловсруулах үйлдвэрүүд, цахилгаан станц бүхэл одоо хотхнуудыг бол ингээд байгуулцаж явж байна. Гэтэл бол тэгэхээр одоо гинт одоо манай бодлого одоо өөрчлөгдөд төр хувийн одоо хвшлийн хамтын ажиллагаа дэмжихээс илүү түүнтэй одоо бол бараг одоо өрсөлдөж
хувийн хвшлийн ажлыг одоо болоодсалж төр бол өөрөө аж ахуйн үйл ажиллагаанд аюул их хэмжээгээр хутгалдах ийм байдал руу орж эхэллээ. Ер нь бол Монгол улсд бол төр хувийн хвшлийг дэмжих улсаасаа одоо хөгжүүлдэг ийм дэлхийн туршлагаас бол жоохон гажиж төр өөрөө ингээд аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдах болсноороо бол одоо манай жижигхэн одоо энэ зах зээл дээр бол хувийн хвшлийн төр миний ярьжсэн компаниудын өсөлт нь зах зээл нь одоо ажлын байрууд нь бол бүгд одоо их аюултай болох тийм байдал руу орж байгаа. За энийг бол та нар жишээлбэл харж болно. Манай улсд бол ерөн төрийн өмчийн компаниуд бол нэлээд их байдаг байсан. Тэрийг нь бол ингээд шат дараал нь бол ер нь бууруулж байсан. Татан буулгаад, ховчлохын ховчлохаад, зарахын зараад. Ягаад гэвэл манай нөхцөлд бол ялангуяа энэ төрийн өмчийн компаниудын байдал бол аюул их одоо хүнд нөхцөлтэй ажиллагаа явагддаг. Төрийн өмчийн компани учраас төр одоо захирлын боордыг бол томилох ёстой гэсэн ойлголттой байдаг. Бидний түрүү ярьсан тэр олон улсын жишг бол манайд бол хэрэгжихгүй. Тэгээд манайд ингээд төр их чи яг юм бэ гэхээр бол нэгэнт парламентын ус учраас төр гэдэг бид нар бол одоо ойлголтын цаана бол үндсэндээ бол улс төрийн хүчнүүд байдаг. Тэгэхээр улс төрийн хүчнүүд л одоо энэ компаниудыг бол өөрийнхөө мэдлэлтэй аваад одоо тэгэл дуртай хүмүүсээ бол томилдог. Түрүүн чи бидний ярьсан тэр сайн засаглалын одоо жишээ бол ихэвчлэн бол одоо хэрэгжихгүй. Ийм байдалтай байгаагийн дээр одоо сүүлийн жилүүд бол эргээд нэг 260 хүртэл бол арай их бууруулсан байсан. Одоо төрийн өмчийн компаниуд бол эргээд 300 гаруй ингээд болчихсон байгаа. Бараг л 7 хоног болгон сар болгон одоо шинэ төрийн өмчийн компани байгуулж ийн гэсэн тийм мэдээ бол гарах нь бол тодорхой болж байна. Тэгэхээр энэ бол юу болж байна гэхээр бол ерөөсөө энэ хандлага бол одоо эсрэг боллоо. Тэгээд бид нар бол төрийн өмчийн үйлдвэрүүдийг аваад үзэхээр бол ер нь бол орон нутгийн одоо үйлдвэрүүд бол бүр 200 гаруй байна. Төрийн одоо төвийн одоо гэх юм уу тийм харийн ялтай орон нутгийн биш төрийн өмчт аж ахуйн газрууд бол 83 байна. Тэгээ эднэрээс бол нэлээд олон нь бол одоо үйл ажиллагаанд зогссон, алдагдaltaй байх ийм тохиолдол аюул их байна. Тэгээд энэ дээрс бас юу болж байна гэхээр ер нь бол энэ төрийн зохицуулалтын нөлөөний гажиг харахаар бол нэгдүгээрт бол бодлого нь өөрөө аюул одоо алдаатай их байна гэдэг юм шүүмжлэг гарч байгаа л да. Одоо үн тариф өндөр байна, инфляц өсөж байна, төрийн зохицуулалтын дарамт их байна. За дээрэс нь бол энэ уул уурхайд бол стратегийн ордууд гэсэн ойлголт бий болоод тэрнийг дагаад одоо төр бол орон сууц барих хэрэгтэй, захиргаан станц барих хэрэгтэй, төр төмөр зам барина, авто замыг барина, төрийн мөнгөөр бүгдийг хийн, дотор төлөгчдийн мөнгөөр төрийг одоо бүр үндсэндээ одоо бизнес рүүгээр татаад оруулах ийм хандлагатай болж байна. Энэ бол яг Монголын хөгжлийг бол айгүй буруу голдролд оруулж ийн гэж үзэж байгаа л да. Энэ бол яг Оросын тэр супер монополиудыг үүсгэж байгаатай адилхан нөхцөл бол бий болно. Тэр нь бол эргээд бол аимшигтай үр дагавар авчирдаг. Сая энэ жишээл одоо Кремийн байдлыг авч үзэхэд бол яг хөө тэр нөгөө Кремийг одоо Оросын цэргүүд эзэлснийг бүгдээр мэдж байгаа. Эхний ээлжинд юу эзэлснийг бол та нар мэдэх үгүй гэдгийг бол би одоо хэлж чадахгүй. Зүгээр Кремд бол нэлээд их хэмжээний газрын тус одоо занарын ордууд байдаг. Тэрийн эхний ээлжид одоо эзэлсэн гэж үздэг. Тэгэхээр эн чинь бол шууд одоо Оросын Роснефть гэдэг одоо компани сонирхол бол бас нэлээд хүчтэй байсан болов гэсэн тийм таамаг хүртэл байдаг. Төр бол хамгийн муу менежер. Репортер илэрхийлэл. Төрийн одоо компаниудын алдагдал бол ер нь бол манайд бол өмнө их байсан. Одоо тоон улам нэмж байгаа учраас бол энэ алдагдал нь улам өндөр болох ийм хандлагатай болж байна. Нэгэн тал тоон өсөж байгаа юм чинь тэр хүмүүс чинь бүгдээрээ байртай байх хэрэгтэй, офистай байх хэрэгтэй. Бүгдээрээ одоо 200 унаа дээрээс одоо буун туслахуудыг авна. За тэгэл ажил хийдэг одоо 10-20 хүн тэргээр эргэлдэн. Тэгээ тэр хүмүүсийг бол томилохтой бол мэргэжлийн одоо ур чадвараар нь гэхээс илүү одоо яг нэг фракц гэдэг юм уу одоо нэг харьяал, нэг нам одоо нэг найз одоо багын 10 жилийн хүүхэд, тэрний 10 жилийн хүүхдийн найз, 10 жилийн хүүхдийн найзынх нь эхнэр нь гэл одоо энэ бол дуустдаггүй юм үүсдэг. Тэгээд юу болж юм гэхээр бол баахан юм компани үүсгэн, дээрээс нь бол баахан одоо чадваргүй хүмүүсээр бол дүүргэн. Тэг бүгд алдaltaй болж учраас бол алдагдлыг нөхөх шаардлагатай байна. Татаасаар өгнө. Татаасын хэн төлөх юм гэхээр нөгөө одоо ашигтай ажиллаж байгаа хэдэн хувийн хвшлийнхэн төлөх ийм байдал руу орж байгаа. MSC телевиз үзэгч та бүхэнд эдийн засагч хаш чулууны төр аж ахуйн үйл ажиллагааг хязгаартаагаар эрхлэх сэтгэл лекцийн эхний хэсгийг сонирхууллаа. Дараагийн дугаараар эдийн засагч хаш чулуун болон лекцэнд хүрэлцэн ирсэн зочдын хооронд өрнөсөн хилцүүлгийг хүргэх болно.